Усын ажлал. Ер нь ус гэдэг нь хаана байсан бэ гэхээр ус бол газар тэнгэрийг бүтээхээс өмнө байсан. Эхлэл намын 1-2 дээр хэлсэн байгаа. Газар нь ямар ч хэлбэр төрсгүй, эзгүй хоосон гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж Бурхны сүнсний мандал дээгүүр илэн халин байлаа. Тэгэхээр газар тэнгэр бүтээгдээгүй үед ус байсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ усын хаанчлал гэдэг байгаа. Бид нар ингээд муу ёрын сүнснүүдийг хэрхэн мэдэх тусам ингээд 3 хаанчлал гэдэг юм байна. Тэнгэрийн хаанчлал, газрын хаанчлал, усын хаанчлал. 3 юм. Тэгээ яхаар энэ усан дотор сүнснүүд байдаг юм бэ? Тэр нь болохоор Эхлэл намын 6-д хэлэгдсэн байна. Газар дээр хүн өнөр өтгөн болж эхлэн тэдэнд охид төрөх болсон үед Бурхны хөвгүүд хүний охидыг гоо үзэсгэлэнг үзээд тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов. Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараач бас Бурхны хөвгүүд хүний охидыг авч хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй баатарлаг эрт цагийн алдарт хүмүүс байжээ. Энэ Нефилим гэдэг хүмүүс нь авраг хүмүүс байсан. Одоо биднээс ингээд том авраг хүмүүс. Бид ингээд хуучин гэрээнд авраг хүмүүсийг харахад нөгөө цөөхөн харагддаг нь Дэвид Галаад 2 дээр харагддаг. Галаад филистинчүүдийн нэг юм байсан. Тэгээд маш их том өндөр. Тэгээд филистинчүүдийн баатар байсан. Тэгээд маш хүчрхэг байсан. Тэр үед бол ингээд цөөхөн болсон байсан. Гэхдээ энэ Эхлэл намд 6-гийн үед энэ болохоор юуны өмнөөс flood Ноагийн яг үед болж байгаа зүйл. Тэгээд яг ус ингэж бүрдэж дүүрхээс өмнө болж байгаа зүйл байхгүй. Тэгээ энэ Нефилимууд нь яасан бэ гэхээр дан алан хядаан хийж маш их гим нүглийг хийжсэн гэсэн байхгүй. Тэгээд Бурхан гимшдэг хүн төрлөختнийг бий болгосондоо би гимшиж байна гэж дахиж тэгээд дэлхийг шив шинээр эхлүүлэх шийдвэрээ гаргадаг байхгүй. Тэгээд дэлхий дээр хүмүүс харсан чинь зөвхөн Ноа Бурханы өмнө зөвхт харагддаг. Бусад хүн төрлөختнүүд бүгдээрээ ингээд lawlessness гэдэг засаг захиргаагүй хүмүүс дуртай юмаа хийн, хулгайгаа хийн, аллгаа хийн гэх юу энэ тэр муу мухагаар хийдэг. Тэгээд энэ ихэнх аврагуудаас болж гарч ирсэн. Энэ аврагууд нь Нефилим гэдэг авраг хүмүүс дайн тулаан хийж хүн төрлөختнийг эзэлснээс болж байгаа. Тэгээд Эхлэлтийн 7 дээр нөгөө Ноад арк гэдэг том усан онгоц бариад тэгээд амьтдыг хийгээд тэгээд тэр дотор Бурхан зөвхөн аврах хүн амьтдыг хийдэг. Тэгээ бусдад хүн төрлөختнүүд ингээд сүндэг. Бүр ингээд тэнгэрээс ус асарсан гэж байгаа байхгүй. Эхлэл намд ирэхдээ зөвхөн ингээд газар дээрх ус бий болоогүй бүр ингээд тэнгэрээс ус
асгараад халин асгараад тэгээд тийг бүр ингээд бүрсэн. Бүр газар байхгүй болсон. Тэгээд бид нэр ингээд гадаа гарах газар гიშгэж байгаа шүү дээ. Уул гიშгэж байгаа. Бүр ингээд одоо хамгийн том болж нь юу вэ? Everest тий. Бүр Everest-ийг ингээд давсан. Тийм бүр ингээд газар байхгүй болохоор тэгж халина. Тэгэхэд юу хөө энэ Непалийн хүн төрөлхтөн бүгд живсэн. Тэгээд ганц амьд гарсан Ноа гэх үр хүүхдүүд нь. Тэгээд тэднэрээ дамжуулж дахиж хүн төрөлхтөн шинээр бий болсон. Тэгээд усны ингээд сүнснүүд нь энэ живсэн Непалийн модаас гарч ирсэн сүнснүүд байдаг. Тэгээд дэлхий усаар дүүрсэн байсан. Тэгээд яагаад хүмүүс автагдаад байдаг вэ гэхээр хүний бие бас 70% устай. Тэгэхээр амархан хүнийг автаж чаддаг. Тэр одоо ингээд харахаар зарим сүнснүүдийг бид нэр өмнө нь харж байсан. Одоо усын сүнснүүд гэдэг. Энэ бас цөөхөн л чагсаалт байгаа. Тэгээд бүр цаашаа яваад байвал бараг л нөгөө усан дотор байгаа амьтдыг бүгдийг тоожж байгаа. Тэр нь юу вэ? Далайн эргийн хатан, энтгэр далайн хатан гэж байдаг юм байна. Бас бидний үзсэн Жезебелийн сүнс гэдэг нь бас устай холбоотой. Яагаад гэвэл нөгөө Жезебел нь Tyre гэдэг хотоос ирсэн. Tyre гэдэг хот нь яг ийм далайн тэнгисийн хажууд хот. Мөн mermaid усын дагнууд. Тэгээд Dagon гэж Филистинчүүдийн шүтдэг байсан. Бурхан Dagon гэдэг 1-р Самуэль дээр 5 дээр гардаг. Тэгээд Poseidon гэдэг нь бид нэр ихэвчлэн нөгөө Greek mythology-гаас сонсч ирсэн тийм. Leviathan Job 4:1 дээр гарсан. Тэгээд Python гэдэг бидний үзсэн Акт 16-аас гарсан. Тэгээд 8 альчны сүнс гэдэг тэгээ бүр доошоо жижигрээд далайн бүх жижиг амьтнуудыг бас явуулж байгаа. Тэгээд бид нар ихэвчлэн ингээд ийм ойрхон хотуудыг эзэмшдэг ийм сүнснүүд маш их ажиллагаа нь явдаг. Бид нар ихэвчлэн арлууд дээр хийх ажиллагаа хийж идэг. Тэгээд бидний Seattle, Los Angeles, San Francisco гэх ингээд дээш яваад тэгээд East Coast-д юу байна? Miami, New York руу гэл Florida, and then Australia, India, all the places with seas have их ажиллагааг нь харагддаг. Тэгээд тэр нь яаж хүний амьдралд орж ирдэг вэ? Гэдгээр харахаар мэрэг төлөг арга зал, мэх залаар орж ирдэг. Завхаарлаар орж ирдэг. Завхаарл, тачаангүй байдал тэр бүхнээр орж ирдэг. Тэгээд зүүд болон хар дар зүүднүүдээр орж ирдэг. Удмын хараалаар орж ирдэг. Тэрслэл мөн хар тамхиар орж ирдэг. За ингээд харахад мэрэг төлөг бол захын усанд ойрхон орнуудад маш их байдаг. Одоо Африкийн орнууд нөгөө voodoo гэж байгаа. Инд witchcraft гэдэг нь байгаа. Тэгээд би нэг бодоод ирсэн чинь Монголд ягаад ийм сүнснүүд бас ажиллаад идэв юм. Монгол нэг усанд далайн уст ойрхон биш гэсэн. Ягаад ийм сүнснүүд ажиллаад идэв юм бэ гэсэн чинь Монголд мэрэг төлөг их байдаг болохоор нөгөө ламуудаар дамжсан эсвэл бөөгөөр дамжсан эсвэл ямар нэгэн сүнстэй холбогдсон тийм мэрэг төлөг байдаг хүмүүс байдаг болохоор ийм сүнснүүд бас ажиллаад байдаг юм байна гэдгийг харж ирж байгаа байхгүй. Тэгээд хичнээн хувь хүн өөрөө ийм сүнснүүдтэй нэгдэж ажиллаагүй ч гэсэн удмын хараалаар хүмүүнд дамжиж орж ирдэг. Тэр нь Библиэд хэлсэн байгаа эцгийнхэн нүглийг 3 дахь
дөрөвт үед нь дамжуулна. Тэр нь generational curse, удмын хараал гэдэг биднэрт ороод ирчдэг. Тэгээ хүний амьдралд бид нар юу хийдэг вэ? Зорилго нь юу вэ? Тэ? Яохан 10:10 дээр хэлсэн шиг хулгайлан алж сүтгэхээр гэж байна. Тэгээд энд нэр юуг хулгайлдаг юм бэ? Хүнээс юуг хулгайлдаг юм гэхээр хүний сүнсийг хулгайлдаг. Тэр хүний сүнс дотор нөгөө оюун бодол, сэтгэл, сүнс гурав байждаг. Оюун санааг яаж хулгайлдаг вэ гэсэн чинь энэ нөгөө mermaid spirit гэдэг лусын дагнууд нь яг хүний сүнсийг хулгайлах маш их сайн ажилладаг. Оюун санаа, сэтгэл, сүнс гурыг хизээлээ энэ жил 100 дуусахад илүү манай аавын нэг цэргийн найз нь ирсэн байхгүй юу? Англид байдаг. Эхнэртэйгээ энд Сиэтлд энд нэг бөө байдаг юм байна гэдэг тэр бөөг зорж ирж байгаа. Тэгэхдээ нөгөө аавыг энд эдгийг мэдээд тэр аав ээж тэр хооллох гэж ирсэн байхгүй нэг орой. Тэг ингээл яриад байсан. Хуучин юмад урсаал тэгэл тэрнээс хойш амьдрал би энд юу болсон тохиолдсон бэ гэж нэр ярьж байгаа штэ. Бараг 30 хэдэн жил би нэг хараагүй. Тэгээд яриад сууж чинь нэг эхнэр нь ингээд нэг юм ярьсан байхгүй. Тэр нэг эхнэрийнх нь хамаатных нь нэг залуу эмэгтэй ээж хүн тэг жоо хүүхдүүдтэй ээж хүн гинт нэг өдөр гэрээсээ ингээл гараад явсан. Тэгээд алга болцсон. Тэгээд дараа нь хэдэн өдрийн дараа олцсон гинэ. Тэгээд өөрөөс нь юу болов гэсэн чинь өөрөө юу ч санахгүй. Тэгээд ганц санаж байгаа юм нь мэдж байгаа юм нь ингээд нэг юм өөрийг нь хөтлөө яваад байсан. Тэгээд тэр нь гэрэл рүү битгий ойрт харанхуулаа яв гэдэг. Ямар нэгэн машины гэрэл мэрэл гарахаар ингээд тэр гэрэл рүү явуулахгүй. Тэгээд харанхуу ой модоор ингээд яваад байсан гэж. Тэгээд тэгж жагаад нэг юм хашаатай газар аваачсан байгаа. Тэгсэн тэр хашаатай газрын хүмүүс нөгөө камераараа тэр эмэгтэйг хараад энд нэг хүн явж ин гэд олж мэдээд тэгээд өөрөөс нь хинбэ энтерг асууж ин өөрийгөө хинбэ энтер гэж танихгүй. Бүрийн тийм мартагдсан тийм байгаа байхгүй. Тэгээд лусын сүнснүүд хүний ингээд тархийг хулгайлж байгаа нь өөрийг нь хинбэ гэдгийг таниулахгүй, өөрийн хаана явж байгаа, юу хийж байгааг нь мэдүүлдэггүй. Тархийг хулгайлцдаг. Сүнслэг талбар дээр. Тэгээ бас нэг юм сонсон чинь Америкт юм л да. Нэг хүүхэд алга боллоо гэж сонсогдсон юм байна. Мэдээгээр тэгсэнд нэг иш үзүүлэгч бурханд залбираад үзсэн чинь бурхан ингээ үзэгдэл үзүүлж байгаа юм байна. Тэгээ үзүүлсэн чинь ингээд ус руу дагуулад орсон. Нэг далайн ус руу дагуулж ороод бүр ингээ гүнлүү нь явуулаад. Тэгээд явуулаад байсан чинь нэг юм сонин газар очисон чинь тэр хүүхдийн яг дүр төрхтэй тэр хүүхдийн сүнс нь тэнд байж байна. Үлдэгдсэн. Тэгээд тэр хүүхдийг тойроод тэр лусын дагнууд тойроод байжсэн. Тэгээд нөгөө иш үзүүлэгч нь яах юм бол гэдгсэн Есүс өөрийнх нь нэрийг тунхлаад тэндээс гарах гэдэг байхгүй. Тэгээд Есүсийн нэрээр тэр хүүхдийг тэр сүнсийг нь тэндээс гаргасан чинь удалгүй мэдээгээр тэр хүүхэд олдлоо гэж мэдээ гарч ирсэн. Тэгээд эдгээр юу гэдэг вэ? Сүнслэг талбар дээр нөгөө хүний сүнсийг хулгайлцахаар тэр хүн яг махан бод биеэрээ алга болчихдог юм байна. Гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Тэгээд ингэж лусын дагнууд ажилладаг. Тэгээд олон янзаар ажилладаг нь хүнийг ингэж оюун санааг нь хулгайснараа бэлгийн сатаарал самууралд оруулдаг. Одоо ингээд хүмүүс одоо эрэгтэй эмэгтэй гэдгээ өөрсдөө ялгахаа байсан. Эсвэл ижид хүүстэн болцсон. Тархины тийм самууралд оруулдаг. Тархийг нь.
Тэгээд хүн мөн ингээд ямар нэг юм төвлөрч чаддаггүй. Тийм удаан байж чаддаггүй. Жишээ нь ингээд залбирдаа төвлөрч чаддаггүй ч юм уу. Библи уншихаар Библийг уншиж байгаадаа төвлөрч чадахгүй ч юм уу. Тэ ямар нэгэн хийх ажилдаа удаан төвлөрч чадахгүй ч юм уу тий. Тэгээд бас юм санахгүй болгодог. Амархан мартамхай болгодог. Тэгээд юм сурахад бас хэцүү бэрхшээлтэй болгодог тэр хүнийг. Тэгээд хоорондын харьцааг чадваргүй болгодог. Би энэ тэгээ ярих гэхлээр үл ойлголт маш их гаргадаг болдог. Би нэг юм хэллээ, өөр юм сонсогдлоо. Тэгэл ингээл хоёр хүн хэрүүлд орох тийм талбарлаа явуулдаг. Тэгээ маш их тэр дунд гүтгэл ховж явуулна. Тэгээ худал хуурамч ярианууд ингээ явагддаг. Тийм ажлуудыг ийм сүнснүүд маш их хийдэг. Тэгээ яг сүүл рүүгээ нөгөө steal, kill, destroy. Kill, destroyд нь юу ордог вэ гэхээр олон аваар ослууд орно. Гинтийн ослол, гинтийн юм өртөх тийм юмуд ордог. Тэгээд гинтийн үхэл. Тэгээд санхүү дээр маш их уналт, гинтийн уналтууд. Тэгээд гэр бүлийн талбар дээр бас хүүхэд зулбах ч юм уу, эсвэл хүүхэдгүй болох, хүүхэд гаргаж чадахгүй байх, хүүхэд олдохгүй байх, тэ хүнийг бас гэрлүүлэхгүй байх, ганц биеэр ингээл байлгаад байдаг. Бүр цаашлахаар нөгөө сэтгцэн өвчнөдтэй болдог. Нөгөө schizophrenia, multiple personality яг л нөгөө дотор нь ингээд хуурамч яриа явагцаар байгаа. Тэгээд тэр нь сэтгхэн өвчин болдог. Тэгээд энэ сүнснүүдийн дотор нь 8-ны сүнс нь хаан гэж явдаг. Энэ лусын хаанчлалын хаан нь 8-ны сүнс. 6 гартай, 2 хөлтэй. So 8 tentacles. Тэгээ энэ нь маш их хүчтэй сүнс. 8-ны сүнс хүн юуг хийдэг вэ гэхээр тархийг амар манан болгодог. Юм бодож гутах чадваргүй ч юм уу. Тэгээ гівэнд оюун санаа нь ингээд бодож исэн зүйл байхгүй болчихдог. Тийм заримдаа ингээд хүнтэй ярихчаар юм санахаа яждаг шүү дээ. Тэр нь маш их байнгын тийм байлаа. Тэгээд байнгын толгой өвдөлтөй. Тэгээ нөгөө толгой ингээд хоёр талд нь ингээд нэг талдаа хагартлаа өвддөг шүү дээ. Тэрийг яг migraine. Яг тэгвэл энэ сүнс нөгөө олон гартай болохоор нэг нь ингээд толгойг нь барьсан, нэг нь ингээд хүчнээс нь барьсан, нэг нь ингээд гарнаас нь барьсан, нэг нь хөлнөөс нь барьсан гэх юм ингээд. Тэгээд 8-ж яадаг вэ гэхээр нөгөө энэ 6 гар 2 хөл нь өөрсдийн тархитай. Тэгээд нэгийг нь тасалж хайсан ч гэсэн нөгөөт нь ингээд хөдлөөл явж л байдаг. Тэгээд цаг хугацааны дараа нөгөө том биенээс нь нөгөө гар нь ингээд дахиад ургадаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр сүнслэг талбар дээр бид нарт янз бүрийн ингээд сүнсний симптомууд гарч ирж байгаа тийм үү? Энэ ингэж ин тэр ингэж ин тэгээд бид нар ингээд сүнснүүдийг зайлууллаа. Тэгээд тэр сүнс надаас холд зайл. Тэр нь юу гэж байгаа вэ? Зүгээр нэг гарын тастаал хийж байгаа байхгүй юу? Харин энийг юу яах хэрэгтэй вэ? Бүр толгойг нь тавчиж авах. Бүр байхгүй болох. Нэг гол толгойг нь тастаад байхгүй болох хэрэгтэй. Тэгвэл энэ гарнуудаараа маш их юм хийж байгаа. Тийм үү? Байнгын юм сөрөг бодлуудыг өгч идэг. Муу бодлуудыг. Нэг сайхан юм боллоо. Тэрийгээ заавал ингэ сөргөөр бодож идэг. Сөргөөр хүлээж авч идэг. Ингээ байнгын ингээ толгой дээр ингээ юм даатсан юм шиг. Нуруу нь ингээ хүзүүн дээр, толгой дээр юм байнгын дараад байгаа юм шиг. Ингээ зуурцсан. Тэгээ shortness of breath. Тэгээд цааш нь
бүр ингээд өвчнүүд рүү аваачдаг гэж байгаа байхгүй. Бүр ингээд диабет рүү аваачдаг. Өвчнүүдийн цаана ямар нэгэн сүнс байдаг гэж байна. Канцерын цаана нэг сүнс байгаа. Экземагийн цаана нэг сүнс байгаа. Тэгсэн диабетийн цаана ийм сүнс байдаг гинэ. Энэ 8 ажны сүнс. Тэгээд хүнийг маш уурлуулдаг. Нөгөө догшин уурлуулдаг. Зарим хүмүүс нэг юм сонин догшин ууртай штэ. Ийм сүнс цаана байдаг гинэ. Тэгээд маш их амиа хүнийг өөрийнхөө төлөө юу ч хийхэд хэнийг ч нурж унаахад бэлэн тийм selfish ambitions өөрийнхөө төлөө л явдаг тийм юм болгодог гинэ. Тэгээд ханддаггүй Платоны гэдэг нөгөө ёроолгүй сав шиг л юм болгоныг хүсээд байдаг. Зөвхөн нөгөө хоол биш янз бүрийн юм материалын юм байна уу, мөнгө байна уу те ингээд юм өөртөө ингээд цуглуулаа аваад байдаг хандаггүй тийм сүнс. Эцсийн дагнууд нь ингээд орж ирэх нь бид нар өөрсдөө ямар нэгэн төлбөр хийсэн бол нэг хүний гэрчлэлийг сонссон чинь тэр хүн ингээд үсээ маш их буддаг байсан гинэ. Янз бүрийн өнгөөр буддаг. Тэгсэн чинь тэр будагныхаа мөнгийг төлж байгаа. Гэтэл тэр үсээ будж исэн тэр будгаар нь дамжаад тэр лусын дагн ороод ирсэн байгаа гэж байгаа амьдралд нь. Тэгсэн яг тэр солилцоо, мөнгөний солилцоо лусын дагнтай гэрээ байгуулсантай хит болгож байгаа. Тэр agreement хийгээд тэгэхээр энэ лусын дагн нь чи намайг өөр дээр чи ажиллахад зөвшөөрөл өгсөн гэж хүнийг нэгж байгаа. Тэгээд энэ хүн бас ингээд deliverance-аар явжсэн мэл өсөм дээрээ нөгөө чөлөөлөлтөнд орж ирсэн чинь өөрийг нь чөлөөлж хахад өөрөөс нь бас нэг юм дуу хоолой гарчсан юм. Нөгөө чөлөөлжсэн хүн чи ямар сүнсэн гэсэн чинь MAC гэсэн. Тэгсэн чинь тэр хүн нөгөө MAC гэдэг нөгөө нүүрний фаундейшн төрхдөг гэсэн юм л та. Тэр брандны. Тэгээд тэр мөнгөө төлөөд тэр брандыг хэрэглэдэг. Тэгсэн тэрүүгээр нь бас нэг өөр янзын лусын дагн ороод ирсэн. Тэгээд ийм лусын дагнууд бас юу хийдгийг ингээд тэр хүн бас боо юм байсан юм байна. Ингээд нөгөө nail salon очоод химэл хумс хийдэж байгаа шүү дээ. Тэгсэн тэр хумс хийдэг газрынх нь хүмүүс нь тийм лусын дагнуудыг шүтдэг хүмүүс байсан юм. Тэгээд тэднээс мөнгөө өгсөн болохоор бас нэг гэрээ. Тэгээсэн чинь нөгөө хуруу нь амар өвдөд идэв байсан. Тэгээд 3 хоног төвчж байгаа чадахгүй нэ гэд тэрийг авч хайж исэн гинэ. Тэгээ бас ингээд янз бүрийн ингээд эмэг бүгж энэ юмхтэй нөгөө Африкийн хүн байсан. Тэгээд энэ Африкт болж байгаа зүйл. Тэгээд маш их эмэг бүгж ингээд shiny юмнууд цуглууладсан. Тэгсэн чинь энэ лусын дагнууд shiny галт мөнгө тийм юмнуудад маш их дуртай байдаг гинэ. Тэгээд тэднийг цуглуулад өмсгдөг. Тэгээд ингээд бодоол байсан чинь энэ хүний гэрчлэлийг ингээд цасаал бодоолсон чи одоо бидний ингээд капрал хэлээр явахаар ямар хүмүүс явдаг вүлээ тий. Үсээ янз бүрээр бодсон ингээд пирсинг хийсэн тий ингээд төмөр ингээд угалсан тэгээд bone tattoos нүүр амаа сонд өөр ингээд бодсон. Хин ямар хүн ялгахдаггүй. Лусын дагнууд ингээд хүмүүнийг ингээд гадна төрхийн тэгж өөрчилдөг гинэ. Албаар. Тэрүүгээрээ мэдрэгдэг. Зүгээр хүн нүрээ бодох чинь зүгээр штэ. Тэ зүгээр юм бүгд зүгээр нөгөө ээж нь ингээд өгсөн ч юм уу тийм зүгээр. Тэгээ бүр ингээд хитрүүлсэн тэгэж яг нэг сүнсэн амар хитрүүлж гойвуулж тэгэж харагдаж байгаа. Энэ ийм хүмүүсийг ингээд хамгийн түрүүнд ингээд сайн мэдээ хүргэж Иесус Христийг таниулж тэндээс нь гарах нь хамгийн ихний
авчрах зам. Тэгээ бид нэр болохоор ус руу очиод нэг усны захтаар очиод ингээл залбираал нөгөө эсэггүйцэл авах нэг тийм хийх хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Бид нар зүгээр Тэнгэрийн хаанчлалыг тунхаглаад сайн мэдээгээ хүргээд яалал хүмүүсийг аврал руу авчираад байхад тэгээд чөлөөлөлт хийгээд байхад тэр сүнснүүдийн ингээд тэр хүмүүсээс ингээд тавигдаад ирэхээр өөртөө хүчгүй болоод эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Бид нар яагаад хүчрхэг болж байгаа гэхээр аль болох олон хүмүүсийг өөртөө авахын тулд авчиж хүчрхэг байна. Хүчгүй болохын тулд аль болох хүмүүс ингээд аврал руу авчлах. Тийм юм хийх хэрэгтэй гэж байгаа юм. Бидний энэ Starbucks-ны юу гэдэг лого mermaid гэсэн энэ шинэ юм зүйл биш юм байна. 70 онд нөгөө Starbucks логогоо хайж агаад нэг дизайнерыг гуйсан чинь тэр дизайнер нь 15 дугаар зууны ийм зураг руу очисон гэж байгаа байхгүй юу? Тэгсэн энэ 15 дугаар зуунаас бүр өмнө байсан ийм хоёр сүлтэй mermaid байгаа байхгүй юу? Яг нэг усыг дамжсан нэг орнуудад байгаа. Энэ Европод хэрвээ бид нэр Европоор ингээд аялах юм бол нөгөө хуучны барилгууд байгаа шүү дээ. Тэг янз бүрийн хийцтэй, дүрстэй юмнууд тэр дунд нь байж байгаа. Тэд нар 11-р зуун байна уу, 15-р зуун байна уу? Тэр хоорондууд ингээд байж байгаа. Тэгэхээр энэ маш их дээр үеийн сүнс, дээр үеийнхэн мэддэг байсан юм байна. Одоо цагт бид нэр ингээд мартагдсан байгаа юм. Тэгээд нөгөө mermaid гэдэг картун гэдэг те бид нар энийг жоохон дуудажсэн. Би одохдоо нэг л ингээд лусын дагн байд юм баг гэсэн чинь 7 байд юм. Тэгээ энэ 7 нь тэр 7 тэнгис далай байдаг шүү дээ. Pacific, Атлантын далай, Индиан далай тэднийг хариуцсан юм уу? Тийм учраас энэ лусын дагнууд ингээд газар сайгүй мэддэг хуучны хүмүүс бол мэрэг төлгүүд бүгдээрээ мэддэг байгаа байхгүй юу? 1-р Самуэль 5-ын 4 дээр харахад Дагон гэдэг филистинчүүд нөгөө израильчуудад дайдж агаад зураг дээр харагдсан зүйл цаанаогаас ав Ark of the Covenant гэдэг нөгөө бурхны оршихуй гэрээний авдар. Израильчууд Египтээс гараад ингээд явсан шүү дээ тий. Бурхан нөгөө эднэрт гэрээний авдар хийгээд энэ дотор нь 10 хууль байгаа. Тэгээд энэ бурхны оршихуй ингээд явж идэг байсан. Бурхны оршихуй өнөөдөр бид нөгөө ариун сүнсээр ингээд хүн болгонд ирдэг тийм үү? Гэтэл тэр үед байгаагүй. Тэгэхээр израильчуудаа бурхан цуг хамт явахын тулд өөрийнхөө оршихуйг энэ авдар дотор хийгээд тэгээд тахилч нар ингээд мөрөн дээрээ тавиад израильчууд алхаад явхад хамгийн урд нь явдаг гэсэн. Тэгээд дайн тололтоонд орохдоо энийг урдаа авч чаддаг гэсэн. Одоо нөгөө тугаа одоо үед нэг туг авч авдаг шиг тийм үү? Тэгсэн чинь нэг даатчаад филистинчуудад энийг алдчихдаг. Тэгээд одоо бид нар Самуэль дээрээс юу болсныг харъя. Филистчүүд бурхны авдрыг олзлон аваад түүнийг Ебезенрээс Аштод хот руу авчрав. Дараа нь филистчүүд бурхны авдрыг Даганы дуганд авчран Даганы дэргэд тавив. Аштодчууд дараагийн өглөө эртэл босож харав. Дагон эзний авдрын өмнө нүрээрээ газар унчихсан байв. Тэд Дагоныг авч бариад байранд нь дахин тавив. Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босон харвал Дагон эзний авдрын өмнө нүрээрээ газар унчихсан байв. Дагоны толгой болон 2 гар нь тасарч босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь үлдсэн байв. Тэгээ энэ хуурамчтай амьд бурхны өмнө
зогсон байж чадахгүй гэдгийг харуулсан байгаа. Тэгэхээр мөн бидний амьдрал бидний дотор ариун сүнс оршиж байгаа. Бурхан өөрөө оршиж байгаа учраас ямар ч ийм лусын дайралт ирсэн ч энэ даган шиг унана гэсэн үг. Бид нар өөрсдөө хамгийн гол нь ариун сүнстэй, Есүстэй Бурхан Аавтайгаа маш ойртох хэрэгтэй. Тэгээд бидний хувьд илүү ойртсноор энэ сүнснүүд биднээс холдно гэсэн үг. Бид нар болохоор нөгөө энэ сүнснүүдэд нэг бол зайлуулах хэрэгтэй, хөөж явуулах хэрэгтэй. Хэрвээ бидний дотор байна уу? Эсвэл өөр хүний дотор байна уу? Хамгийн гол нь хүнээс зайлуулахад тэр хүн нь дахин төрсөн байх ёстой. Ариун сүнсээр дүүрэх чадвартай байх ёстой. Тэгээд сүмд явж Библийг уншдаг хүн байвал маш сайн. Тэгээд яагаад гэвэл энд сүнслэг дайны талбар дээр орж байгаа учраас тэгээд хүн мөн мацаг барьж залбирахад тийм үү deliverance чөлөөлтөнд бэлэн болно. Мацаг барих нь юу гэж байгаа вэ гэхээр тэр харанхуй байдлыг гэрэл рүү авчирж байгаа. Тэр мацаг барьж байгаа нөгөө махан биеийг тул дорой болгоод сүнс нь хүчрэхэд тэгэхээр нөгөө тэр сүнснүүд нь ингээд барих хүч байхгүй гэж байгаа. Яг л хүний махан бие дотор байгаа учраас. Тэгээд хувь талаасаа юу хийх вэ гэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар бид нэр энэ сүнснүүдэд үүд хаалга нээсэн бол тэрийг гэрэлд авчирч тэр нь улайх гэдэг нь confess. Эзэн дээр очиж би мэрэг төлөв дээр очиж эсвэл өөрөө юу хийм хар тамхи хэрэглэж эсвэл ямар үүд хаалгануудыг нээснээр би өөрийнхөө амьдралд юм уу юу сүнснүүдийг оруулжээ. Эсвэл хэрвээ өвөг дээдс маань ийм юм хийсэн тул миний амьдралд орж иж тийм юмыг булаагаад тэгээд гимшлийн залбирлын тэр нь би дахиж үүнийг үйлдэхгүй тий. Одоо ингээд тэрнтэй ингээд agreement хийсэн байгаа шүү дээ. Тэр сүнстэй ингээд нөхөрлөсөн тэр нөхөрлөлөө тасдахад хурганы цус хэрэгтэй байхгүй. Зөвхөн хурганы цус тэрийг ингээд биднээс салгаж чадна. Тэгээд орхих эсэргүүцэх нь юутай холбоотой гэхээр нөгөө би дахиж ийм зүйлтэй нэгдэхгүй тэгээд эсэргүүцэхээр нь сүнснүүд заримдаа ингээд буцаж ирэх гээд байдаг. Сүнснүүд ингээд Библиэд хэлсэн байдаг. Нэг сүнс хүнээс гарчаад ингээд явж яснаа орох газар олдсонгүй. Тэгээ нөгөө хүн дээрээ буцаад. Тэрнтэй адилхан энэ сүнснүүд буцаад ир. Буцаад ирэхэд нь чи надаас хол зайл Есүс Христосийн нэрээр. Тэгээд Есүсийн нэрээр танд хүчийг өгсөн байгаа. Танд эрх мэдлийг өгсөн байгаа. Тэр эрх мэдлээр та Есүс Христосийн нэрийг ашиглаад шууд хөөн зайлуулах эрх мэдэл байгаа. Тэгээд сүнсний сэлмийг хэрэглэх. Сүнсний сэлэм гэдэг маань Бурхны үг. Бурхны үгийг хоёр талдаа эрттэй сэлэм гэж дүрслэгдсэн. Шууд ингээл хоёр талын чавчаал. Тэгэхээр Есүс Христ яг нөгөө сатан ирээд хуурах гэж оролддог шүү дээ. Цөлд явчаад мацаг барьсныхан дараа түүнтэй адилхан Есүс Бурхны үгээр л буцаагаад хариулдаг. Тэрнтэй адилхан бид нар шууд Бурхны үгээр л буцаагаад хариулдаг. Тэгээд хэрвээ
хэн нэгэн хүн таны амьдралд энэ сүнснүүдийг оруулж ирсэн ч юм уу? Өвөг дээдсээс ч байна уу? Хамт олноос ч байна уу? Гэр бүлийн хүмүүсээс ч байна уу? Ах дүү хамаатсад ч байна уу те? Тийм хүмүүсийг мэддэг бол тэр хүмүүсээ уучлах хэрэгтэй. Бурхны өмнө. Тэгээд хэрвээ өөрөө оролцсондоо бас Бурханаас өөрөө уучлалтаа гуйх. Эсвэл нь Бурхан таныг муу ёрын сүнснүүдээс салгасан гэхэд итгэх хэрэгтэй. Итгэхгүй бол энэ сүнснүүд буцаад ирэхэд тань руу буцаад таныг нөлөөлөхөд маш амархан. Тэгэхээр Бурхан таныг чөлөөсөн гэдэгт итгэдэг, Бурхан таныг хайрлсан гэдэгт итгэдэг. Тэгээд хувь хүний хувьд бид нар ингээд нэг талаар бодоход ингээд симптомуудыг бодохоор ингээд байгаа бид нар өөрсдөө ингээд байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг сонин. Зарим нь ингээд байгаа гэдэг зарим нь байхгүй байна. Тэгэхээр ингээд монголчуудын хувьд болохоор мэрэг төлөв байдаг болохоор ийм усын хаанчлал бас ажиллаж идэг юм байна. Хичнээн далайн хажууд биш ч гэсэн гол мөрөн нуур тийм юмнуудаар дамжуулаад бас байдаг юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр бидний удмаас бид нар болоо бас дамжаад ирсэн юмнууд байдаг юм байна. Бид нар өөрсдөө ч оролцоогүй ч гэсэн сонин байдаг юм. Тэгэхээр энэ сүүлчийн залбирлыг мэдсэн мэдээгүй бид нэр цуг хийчихье гэж бодсон юм. Тэ. Эзэн Есүс минь ээ. Би таны өмнө ирж мэдсэн ч мэдээгүйгээр энэ лусын сүнснүүдтэй хамтарч оролцсондоо гэмшиж байна. Та намайг өршөө. Есүсээ намайг чөлөөлөж хурганы цусаар би бүх муу сүнсний холбоо болгон гэрээнээс чөлөөлөгдөж байна. Есүсийн нэрээр миний биед орж ирсэн бүх лусын сүнснүүд надаас зайл. Миний бие бол ариун сүнсний орших байр. Удмаар дамжиж орж ирсэн бүх муу сүнснүүдийг би өөрийгөө чөлөөлж байна. Бүх удмын хийсэн тэр гэрээнүүдийг хурганы цусаар тасалж байна. Миний амьдралд бузар сүнснүүдийг оруулж ирсэн хүмүүсийг би уучлж байна. Бузар сүнснүүдийг ялах эрх мэдэл хүч чадал өгсөн баярлалаа Есүсээ. Амен. Та зөвхөн Есүсийн нэрээр өөрийнхөө төлөө тулдаад тэгээд бусдынхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө, тэгээд хамт олонныхаа төлөө тэгээд тулалдахад. Тийм учраас Есүс бидэнд нэрээ өгсөн, ариун сүнсээ өгсөн, хүч чадлаа өгсөн. Амен. Залбирая. Баярлалаа Есүсээ. Та бидэнд үргэлж хамт байж, бидэнд өөрийгөө таниулж, бидэнд бас сатаны ямар хаанчлал, ямар сүнснүүд түүний доор ажиллаж бидний амьдралыг сүтгэх гэж оролддог юм байна гэдгийг харуулж байгаад баярлалаа. Миний хүмүүс мэдгүйгээсээ болж сүрсэн гэсэн. Харин та биднийг сүрүүлэхгүй тулд та мэдлэгээ өгж байгаад баярлалаа. Есүсээ таны мэдлэг дотор ойлгож таны
хайр дотор шумбаж та үргэлж бид нарыг гэрэл рүү дагуулж бидний амьдралыг бэлхэн өрөөж байгаад баярлалаа Есүс. Бид нэр таны өрөөлийг өөрсдийнхээ амьдралаар тунхаглаж байна Есүс Христийн нэрээр. Таны гэрлийг өөрсдийнхээ амьдралаар тунхаглаж байна. Өөрсдийнхөө ба гэр бүлийнхаа, үр хүүхдүүдийнхаа, ээж аавынхаа, эмээ өвөө, ах эгч дүүнэрийнхэн дээр таны нэрийг, Есүсийн нэрийг тунхаглаж байна. Бүх муу зүйлүүд, бүх сатаны оршихуунууд, бүх сүнснүүд түүний ажиллаж байгаа өнөөдрөөс эхлэн бидний дээр хүч байхгүй Есүс Христийн нэрээр. Бүх зүйлс загалмай дээр хурганы урсан цусаар дууссан. Баярлалаа Есүс. Таны нэрээр. Амен.